За Архангай аймгийн Цэцэрлэг сумын яг хойд тал нөгөө цагаан даваа руу өгсгийн яг наахантай юм аршаан байдаг. За энийг 2 модны аршаан гэж нэрлэдэг гэж нутгийн хүн хэлж байна. За тэгээ энэ дээр бол маш дээдлийн маш сайхан гоё тогтчуулаад ингээд мал орохгүй, за хүн ч гэсэн орохгүй ингээд гоё тогтчулчихжээ. За тэгээд Цэцэрлэг хот бол энд харагдаж байна. Ер нь бол ингээд анзаарж байхад бол энэгээр маш их хүмүүс ирж нөгөө ундны усаа авдаг. За тэгээ энэ гоё ажлыг бол энэ орон нутгийн хүмүүс бас хийсэн байна. За олонний санаачлаг Архангай зөвлөл гээд 2 модны аршааныг сэргийн засварлах төслийг хэрэгжүүлээ гээд 24 онд хэрэгжүүлсэн байна. За тэгэхээр ийм гоё санаачлага гаргасан хүмүүстээ бас хүмүүс баярлалаа. Тэгээд энэ дээр би сахунзар бактерийн дээжийг авах гэж байгаа. Тэгээ харахаар угаасаа байхгүй байх магадлал өндөртэй байна. Яагаад гэвэл ингээд тусгаарлалцсан юм чинь. Гэхдээ яг Улаанбаатартай ийм нөгөө нэг хүмүүс бас уудаг ийм аршаанууд их байд юм байлээ. Тэгээд зарим хүмүүс бол над руу бас бичээд байгаа энэ манай энд байгаа одоо тэр амралтын тэр цуслангийн ойролцоо байгаа аршаан дээр ингээд сахунзар бактерийн тест хийгээд өгөөч гэж байгаа. Тэгэхээр би яг харьцуулах байдлаар яг ингээд зөв ингээд сайн тогтчулсан аршааны уссан дээр дээж аваад харуулад за тэг Улаанбаатар тэр хүмүүсийн хийж байгаа за сайн тогтчулсан ч байгаа. За тааруухан тогтчулсан юм уу ч бас байгаа. Тэднэртэй бас харьцуулаад харуулъя гэж бодож байна. За тэгээ ингээ харахаар сахунзар бактери одоо ингээд шаргалтж байгаа үз. Тэгэхээр юу яана гэсэн үг. 48 цагийн дараа энэ ногоорчих юм бол ийм ногоо өнгөт болох юм бол эрэг буюу энд гидсийн сахунзар бактери байна гэж үзнэ гэсэн үг. За тэгэхээр 48 цагийн дараа хариуг нь харуулъя. За тэгээ би Улаанбаатар орохороо бас яг тийм хүмүүсийн санаа зовоод байгаа аршаан булгууд дээр нь бас очиод ийм төслүүд ээж аваад за тэгээ үнэхээр байх юм бол нөгөө яг энэ шиг ингэж сайн хамгаалах хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий.